Log Investment 2025. Та бүгдэнд өдрийн мэнд хүргэе. За миний бие Тэнгэр Капитал үнэ цаасны компани одоо хөрөнгө оруулалт хариуцсан захирал Ташнин байна. За өнөөдөр та бүхэнд барилгын салбарт санхүүжилт татах боломж, за тэр дундаа хөрөнгөний зах зээлээс санхүүжилт татах боломжуудын талаар ерөнхийдөө товчхон мэдээлэл өгнө. За тэгэхээр яг бид буюу одоо Тэнгэр Капитал үнэ цаасны компани маань юу хийгээд байна вэ гэдгийг ерөнхийдөө та бүхэнд товчхон тайлбарлаж өгье. За бид нэр ерөнхийдөө одоо өдүүлж байгаа үйлчлэгээ ерөнхийдөө 3 бүлэгт хуваачиж байгаа. Underwriter, broker, за тэгээд зөвлөх үйлчлэгээ гэдэг 3 хэсэгт хуваачиж байгаа. За энэ 3 үйлчлэгээг ерөнхийдөө энгийнээр тайлбарлал. За энэ талд нь ерөнхийдөө санхүүжилт хэрэгтэй тал байж байгаа. За нөгөө талд нь санхүүжилт мөнгөний илүүдэлтэй буюу одоо мөнгөтэй одоо хөрөнгө оруулагч нар байж байгаа гэсэн үг. Бидний хийж байгаа ажил бол энэ хоёр талыг ерөнхийдөө холбож өгөөд одоо хөрөнгөний зах зээл, хөрөнгөний үр ашигт байдлыг ерөнхийдөө хамгийн дээд зэгт хангах одоо ийм зорилготой үйл ажиллагаа явуулдаг. За бид нар ерөнхийдөө underwriter-ийн үйлчлэгээрээ дамжуулаад санхүүжилтийг бол ингээд татаад өгчин. За нөгөө талд эсрэгээрээ одоо төслүүд маань ингээд нэг төслөөс нөгөө төсөл рүү шилжих ч юм уу те. Энэ хооронд болохоор тодорхой хэмжээнд нөгөө нэг одоо бэлэн мөнгөний илүүдэл үүсч идэг. Энэ бэлэн мөнгөний илүүдлийг одоо яаж үр ашигтайгаар менеж хийх вэ гэдэг дээр нь одоо бид нэр бас зөвлөгөө өгнө. За дээрэс нь бүтээгдэхүүн үйлчлэгээ санал болгох зарчмаар одоо таны хөрөнгөний үн цэнийг ерөнхийдөө өсгөж яадаг. За энэ нь юу гэсэн үхээр та магадгүй за 3 сар, 6 сар, за 12 сар, 24 сарын хугацаатай ч ерөнхийдөө мөнгөө одоо биднээс зөвлөх үйлчлэгээ аваад одоо хөрөнгөнийхөө үн цэнийг нэмэгдүүлж болно гэсэн үг. За одоо дэлгэцэн дээр бид нар яг гол ажиллаж байгаа салбарууд харагдаж байгаа. Гэхдээ бид нар бол энэ салбаруудаар хязгаарлагдахгүй, бид нар бол бүх салбарт үйлчлэгээ үзүүлнэ. За одоо сүүлийн 6 сарын байдлаар бид нар 220 тэрбум төгрөгийг OTC маркет, за мөн нээлттэй бонд гэх мэт хөрөнгөний зах зээлийн бүтээгдэхүүнүүдэд татан төвлөрүүлсэн байна. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр одоо OTC маркет дээр хоёрт орж байгаа үзүүлэлт болж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө та ямар ч салбарт ажиллаж исэн бид нар та бүхэнд санхүүжилтийн зөвлөгөө өгнө. Мөн дээрэс нь хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгнө. Бүх хүнд нээлттэй шүү гэж хэлэх гэж байгаа. За энэ одоо барилгын салбарын цуглдсан байгаа учраас ерөнхийдөө барилгын салбарт ямар санхүүжилтийн боломж байна. Практикт яг ямар их усүрээр ерөнхийдөө санхүүжилт хөрөнгө оруулалт татж байгаа юм бэ гэд харах юм бол за практикт дийлэнхтэй ерөнхийдөө бол бонд хөрөнгөний зах зээлд нэлээд өндөр хувийг эзэлж байгаа. Мөн дээрээс нь бид нэр зүйлийн туршлагаа хаваалцахад Neos City төсөл дээр 10 тэрбум төгрөгийн одоо давуу эрхийн хувьцаагаар санхүүжилт өгсөн байгаа. За давуу эрхийн хувьцаа маань ерөнхийдөө манай зах зээл дээр нэлээд тийм шинэлэг бүтээгдэхүүн болж байгаа. Ягаад тэгэхээр энэ маань хөрөнгө оруулагч болон одоо давуу эрхийн хувьцаа гаргаж байгаа одоо санхүүжилт хэрэгтэй байгаа тал гэсэн үг шүү дээ. Аль алинд нэлээд тааламжтай нөхцөлийг санал болгодог. Ягаад тэгэхээр давуу эрхийн хувьцаа маань харьцангуй урт хугацаатай. За тэгээд ногдол ашиг төлөх, үнсэн төлөх нөхцөл нь одоо төслийн хэрэгжих хугацаатай уялдаж явдаг. Инхээр юу гэсэн үг вэ гэхээр төслийг хэрэгжүүлэх явцад одоо мөнгө урсгалын дарамт багтай зөвхөн ингээд төсөл рүүгээ анхаарлаа хандуулад төслөө амжилттай хэрэгжүүлэхэд цаг хугацаа хөрөнгөө зарцуулах боломжтой болж байна гэсэн үг. За одоо практикт хэрэгжиж байгаа яг гол 3 их усүрийг харах юм бол давуу эрхийн хувьцаа, бонд, за мөн үйл хөдлөх хөрөнгөний одоо сан гэд бүтээгдэхүүнүүд байж байгаа. За давуу эрхийн хувьцаа маань одоо сая хэлсэн ерөөдөө манай зах зээл дээр нэлийн шинэлэг бүтээгдэхүүн болж гарч байгаа. За гол давуу талууд нь гэх юм бол одоо процессын хувьд хамаагүй урдан байж байгаа. За зохицуулалттай салбар биш байх юм бол ерөөдөө процесс 1-2 сарын дотор бол болчихно. За зохицуулалттай салбар болоод ирэх юм бол ерөөдөө санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх, за Монголын үнэ цаасны арилжаа эрхлэгчтэй холбооноос зөвшөөрөл авах гэх мэт ерөөдөө процессын ажлууд хийгдэнэ. За мөн одоо давуу эрхтэй хувьцааны маань нэг давуу тал нь юу вэ гэхээр энэ маань ерөөдөө одоо өмчийн санхүүжилт гэж явдаг. Өмчийн санхүүжилт гэдэг нь одоо юу гэсэн үг вэ гэхээр компани баланс дээр өөр төлбөр биш өмчийн хэсэг тусгагдана. Ингэхээр компани одоо хөшүүргийг багасгаад цаашдын зээл авах боломж, бонд гарах боломжийг ерөнхийдөө нэмэгдүүлж явдаг. Тэгэхээр ерөнхийдөө юу гэж ойлгох вэ гэхээр цаашдаа санхүүжилт татах боломжийг нь бас ингээд нэмэгдүүлж өгдөг бүтээгдэхүүн байгаа давуу эрхийн хувьцаа маань.
За бонд гэдэг маань юу вэ гэхээр одоо ерөнхийдөө хөрөнгөний зах зээл дээр 90 гаруй хувийг эзэлж байна нийт бүтээгдэхүүний. Тэгээд гол даваатлууд нь за мөн ерөнхийдөө хаалттай бонд маань нэлээд хурдан гардаг 1 сар. За нээлттэй болоод эхлэх юм бол 1-2-3 сарын хугацаа авчина. Тэгээд үндсэн төлбөрийн дарамт мөн адил даваа эрхээ хувьцаатай адилхан бага байдаг. Ерөнхийдөө зээлтэй харьцуулагдаж байгаа шүү дээ. Бонд маань болохоор үндсэн төлбөрийн хугацааны зэтгүүлж байгаа. За сар улирал тутамдаа ч юм уу те хагас төлөлт тутамдаа ерөнхийдөө бондын хүүгийн төлөлтүүд хийгээд хийгдээд явна гэсэн үг. За тэгээд бондыг бас яаж ашиглаж болох вэ гэхээр үл хөдлөх хөрөнгөд одоо хөрвөх нөхцөлтэй гаргаж болно. Convertible bond гэж нэрлэдэг те. За сүүлийн бүтээгдэхүүн маань үл хөдлөх хөрөнгөний сан гэдэг бүтээгдэхүүн байж байгаа. За олон улсад REIT, Real Estate Investment Trust гэдэг нэрээр ерөнхийдөө бол яадаг гараад явдаг. За манай нөхцөл болохоор үйл хөдлөх хөрөнгийн сангийн тухай хуулиар зохицуулагдаж явдаг ийм бүтээгдэхүүн байгаа. За энийг яаж тайлбарлаж болох вэ гэхээр за компани маань нэг төсөл амжилттай хэрэгжүүллээ. Бүтээн байгуулалтанд ерөнхийдөө болчихсон. Одоо мөнгөө яаж гаргаж авах вэ гэдэг асуудал байгаа тийм. Зах зээлд борлуулах юм уу? Эсвэл түрээслээд нэг 5-10 жилийн дараа хөрөнгө оруулалтаа нөхөх юм уу гэдэг асуудлууд байгаа да. Тэгэхээр ямар асуудал үүсэж байгаа вэ гэхээр за үйл хөдлөхүүд маань ингээд зах зээл дээр хөрвөх чадвар одоо муутай байдаг юм уу те борлуулагдахгүй байж болно. Эсвэл түрээслээд ингээд мөнгөө гаргаад авъя гэхээр нэг 5-10 жил болоод хугацаа нь уртцаад байна те. Энэ тохиолдолд яг юу хийж явдаг вэ гэхээр одоо үйл хөдлөх хөрөнгөний сангаар дамжуулаад exit хийж болдог. За энэ юу гэсэн үг вэ гэхээр та эзэмшиж байгаа үйл хөдлөх хөрөнгөө саналуугаа шилжүүлээд тэгээд тухайн сангийнхаа нэг жирхийг одоо хөрөнгөний биржээр дамжуулаад ч юм уу те нээлттэйгээр хөрөнгө оруулагч нарт арилжаалчнаа гэсэн үг. Ингээд ямар даваа тал үүсэж байна вэ гэхээр тухайн үйл хөдлөх хөрөнгө одоо сан маань хамаагүй хөрвөх чадвартай болоод эхэлнэ гэсэн үг. Одоо жишээ нэг юу гэж болно л доо. Үйл хөдлөлийн салбарт хөрөнгө оруулалт ихээр сонирхож байгаа инвестор байж болно те. Тэнгүүд үйл хөдлөх худалдаа давынгууд үнэтэй ч юм уу те. За үйл хөдлөх аваад ингээд түрээслээ ингээд бас сая асуудал дахиад гараад нь. Тэнгүүт энэ дээр ямар асуудал энэ асуудлыг яаж шийдэх вэ гэхээр сангийн нэг жирхийг та 100,000 төгрөгөөрч бирж дээрээс авч болно. Тэгэхээр товчхондоо та үйл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулсан шигээ өгөөжийг ерөнхийдөө авч чадна. Яаж вэ гэхээр сангийн нэг ирэх эзэмсэж байгаа хүмүүс маань түрээсийн орлого олно. Дээрээс нь юу үйл хөдлөхийн үн зах зээл дээр өсч болно шүү дээ. Энэ тохиолдолд яадаг вэ гэхээр ерөнхийдөө сангийн нэг жирхийн үн маань зах зээл дээр ч гэсэн ингээд одоо үн өсдөг гэсэн үг. Компани хувьцаа шиг. За иймэрхүү ерөнхийдөө хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг хөрөнгөний зах зээл дээрээс та бүхэн авч болох нэ. За бидний хувьд бол ерөнхийдөө хөрөнгө татах замун одоо хөрөнгө оруулагч нарт мөнгийг нь үр ашигтай байж хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх нөөц бололцоо бол хангалттай байгаа. Тэгээд та бүхэн маань ерөнхийдөө манад дээр хандаад хөрөнгө татах, хөрөнгө оруулалтыг зөвлөгөө авах асуудлаар хандхад бүгд нээлттэй шүү гэж хэлмээр байна. За тэгээд хүрэлцээрсэн та бүхэнд баярлалаа. Тэгээд асууж тодруулах зүйл байвал надтай чөлөөтэй холбогдоод асууж тодруулаад явж болно шүү. За бүгдэнд нь баярлалаа. Log Investment 2025